Сайн байцгаана уу? Future Japan Япон хөтөч төвийн подкастын ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бид хоёр та бүхэндээ ер нь Японд ямар хүмүүс илүү одоо тохирдیں۔ Те бас эсвэргээрээ ямар хүмүүс одоо арай илүү одоо зохицоход нь нийгэмд зохицоход нь хэцүү байдیں۔ Гэсэн сэдвийн дагуу ярихаар бэлдсэн ч юм байхгүй л. Бид хоёр ер нь урд нь одоо нэг юугүй байдаг аа тийм яриагаа нийлүүлдэггүй гэх юм уу. Урд нь нэг тэгэж амар бэлдээд байдаггүй. Шууд ерөнхийдөө нэг сэдв барьж аваад за өнөөдөр энэ талаар ярих гэж шууд ярьдаг байгаа шүү. Гарцгаал шийддэг нэг. Тэгээ осолдохгүй гарцгаал шийдэх юм да. Тэгээд за энэ талаар ярих гэсгээ шууд ярьдаг байгаа. Тэгээд тийм өнөөдрийн ярих сэдв нь болохоор одоо за нэг талаар харах юм бол Японы одоо яг гаднаас харахад одоо өндөр хөгжилтэй соёлтой гоё цэвэрхэн эрүүл улс гэж харагддаг. Дотроо амьдраад үзэхээр одоо бас муу тал хэцүү санагдах юм байгаа Монгол хүнээс харахад тэр тал нь дотор нь байгаа хүмүүсийн хувьд өөрсдөө одоо юу гэж анзаарагдаж байна. Нэг талаар харахад одоо сайн тал муу тал гэж харж болно. Гэхдээ хүний харах өнцөг өөр учраас бид хоёрын одоо хэцүү гэж санагддаг зүйл зарим хүнд одоо айтайхан санагдаж магадгүй. Тийм болохоор тохирох Японоос ямар хүнд тохирох вэ, ямар хүнд тохирохгүй вэ гэсэн өнцгөр аль эсвэл одоо Японы муу тал, сул тал, ил сайн тал ч юм уу тиймэрхүү сэдвээр ярих гэж бодож байна. За шууд асуугаад явъя. Эги өөртөө ер нь Япон хэр тохирдог гэж боддог вэ? Надад бол ер нь тохирдог гэж боддог. Тэгэл одоо өдийг хүртэл байж байгаа бас тийм цаашаагаа ч гэсэн бай гэж ямар ч гэсэн эсэлтэй бол бай гэж бодож байгаа. Тэгээд юу нь тохирдггүй гэхээр ямар ч гэсэн хамгийн наад захын энгийн зүйл одоо бүх юм хуваарийнхаа дагуу явдаг, цаг хуваарийнхаа дагуу явдаг одоо тийм үнэ машин нэр тэр нь айгу амар байдаг гэх юм айгу тийм тухтай хамгийн наад захын зүйл. Тэгэхээр чи бас өөрөө бас одоо айгу тийм нэг одоо юмыг одоо төлөвлөгөөний дагуу энэ төр одоо байлгах дуртай гэсэн үг шүү дээ тийм байж магадгүй. Юм олоныг төлөвлөөд за нэг юм ойролцоогоор биш юмыг жоохон алиалах жоохон тодорхой байлгахыг бодоод тэгэнгүүтээ тэрнийхэн дагуу одоо бусад нийгэмч гэсэн явагдчих юм бол надад айгу амар гэх юм уу одоо нөгөө талаас стресс багтай. Тэгэхээр одоо нөгөө талаас нь харах юм бол зарим хүмүүс болохоор бүх юм хэтэрхий нөгөө дөрмийн дагуу яваад тахаар тэрний эсрэгээрээ стресс болдог хүн бас байж магадгүй. Тэгэхээр бүх юм ингээд ном журмын дагуу байдаг болохоор надад тэр амар байдаг. Нэг талаас тийм нэг талаар нөгөө талаар бас одоо юу гэх юм бүх юм ингээд одоо хууль дүрмийн дагуу ч гэдэм үү ингээд яачихсан одоо төлөвлөгдчихсэн шийдэгдчихсэн. За тэгээ тэр нь бас дургу бас хүмүүс бас байдаг тий одоо бүх юм хууль дүрмийнхаа дагуу байна гэж байхгүй. Мэдээс надад ч гэсэн гэж бодох байдаг л та. Тодорхой хэмжээгээр Тэгэхээр зарим хүмүүс болохоор одоо юм чинь ингэж уяатан байвал зүгээр эцтэй гэсэн талаас харах хүмүүс бас байна. Гэхдээ миний хувьд ч яг 100% биш ч гэсэн ерөнхийдөө бол нэг жоохон бүх юм жоохон тодорхой болсон нэрний дагуу байх юм бол амар байдаг. Ингээд яахан тодорхойгүй бүх юмыг шинээр өөрөө бодож ингэж яах юм бэ? Тэгэх юм бол ингээд жоохон нэг санаа зовлт үүсээ дараас нь бас нэг одоо лидерч гэх юм уу өөрөө юмыг шинээр зохион бүтээгээд өөрөө дөрмөө зохиогоод явах одоо миний одоо тийм чадвар багаатай холбоотой гэж бас магадгүй л нэг талаар харах юм бол тийм. Чиний хувьд одоо би болохоор тийм би ч гэсэн ер нь Японы одоо юу гэдэг нь тэр одоо бүх зүйл яг ингээл ер нь л ингээл урдах юмаа хийгээл явж байгаа юм бол яг бүх юм ингээд ном журмын дагуу явагддаг. Тэр нь бас надад амар зөгцдөг, таалагддаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл ингээл одоо юу гэх юм Монголд ч одоо ерөнхийдөө ингээл жоохон бусдаас жоохон одоо давуу ч гэдэм үү арай нэг жоохон илүү энэ төр онцгойрч гарч ийж яг нэг нийгэмдээ ч юм уу одоо хүлээн зөвшөөрөгддөг ч юм арай нэг хандлттай явдаг ч юм уу жоохон овцгойтой энэ төр одоо юу гэдээ байж яг ингээд ажил бүтдэг ч юм уу Японд болохоор яг бүхэл юм яг л одоо эргэтгэж байдаг.
яг саяны хэлсэнтэй адилхан. Тэгэхээр тэр нь бас айгүй таалагддаг гэх юм уу. Ингээд урдуур хойгуур одоо ямар нэгэн тийм бас юу байхгүй. Ари ядлах ч юм уу. Тиймэрхүү амьдар байхгүй. Тэр нь бас айгүй бүх юм яг эргэтгэгч нь айгүй таалагддаг юм байна л да. Тэгэхээр надад ч гэсэндээ яг нэг амар одоо юу гэх юм Японд ингээл амьдрал ингээл амар стресс түлээд ч юм уу те яагаад ерөөсөй ойлгохгүй байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм бас харцангуй айгүй баг тулгарч исэн юм байна. Харцангуй баг тий. Ерөнхийдөө нэг ямар нэг юм болоход нэг хариулт нь ямар ч нэг байж идэг те их бах хэмжээгээр энэ нь юм гэсэн юм нэг цаад нөө юм байж гаргалгаа нь байдаг болохоор бас амар байдаг. Тий. Бас нөгөө тэгвэр одоо бас бодоод үзэх юм бол бас хитрхи бас тийм баригдмал тий. Ингээ хайрцаглагдмал. Тэр нь болохоор яг суултаа байдаг. Тэрийг болохоор яг хүлээн зөвшөөрдөг тий. Яг зөв. Бид нар ч гэсэн дотор нь ингээ байгаад байгаа болохоор нэг талаар одоо амар бүх юм тодорхойлж амар гэж заач гэсэн нөгөө талаар айгу бид хоёр юм бодолч гэсэн жоохон хайрцаглагдмал болж байгаа ах тий. Яг зөв. Тэгэхээр бас одоо яг тэр Монголын тий бас одоо жоохон тэр нэг survival одоо survival тий. Тиймэрхүү юмаа ингээд авч үлдэнгээ бас давхар ингээд одоо шинэ нийгэмд амьдрах юм бол байвал бас уулна гоё тий. Яг идеал гэх юм уу. Улаан нэг Япон Монгол хоёрыг нийлүүлээд яг тий голынх нь нийгэм нь бол яг амар гоё гэх юм уу. Төсөөл хүснээр болдог болол. Яг зөв. За тохирж исэн юм нь гэвэл юм байна. Тохироогүй одоо юу гэх юм. За энэ л жоохон хэцүү байдаг. Энэ нь жоохон одоо асуудалтай гэсэн юм юу аа. Япон хүнтэй харьцахад ч юм уу, Япон нийгэмд амьдрахад гадаадуудад жоохон насаагүй байдаг. Тал нь тийм шүү тийм. Тэрхээ нэг ямар одоо улаан зам одоо гадуурхад л тэгээд авахгүй мөртлөө гадаад хүнийг жоохон ээлдгээр гадаад гэж авч үзээд нь тэр нь жоохон өөрөмсөг биш тий. Яг гадаад хүн гэхээр л яг нэг өөр ангилд оёод орчдөг тий. Яг тийм гадаад гэсэн ангил. Бүр нэг амар юм одоо Японд удсан ч хамаагүй. Японоор болохоор нэг Жимини гэж хэлдэг шүү дээ. Жимини нанга көрөө тэр нь. Тий амар энгийн байдлаар нэг юм зөөлхөн байдлаар тэгсэн мөртлөө ингээд яг тэр нэг юм мэдрэгддэг гэх юм уу тийм. Энд тэнд явж байхад тэгдэг те ингээл гадаад гэж мэдэнгүүтэй л ингээл урд нь ерөөсөө гадаад гэж мэдэхгүй ингээ ярьж ирсэн аа. Ингээд яг гадаад гэж мэдэнгүүтлээ шууд ингээл амар жоохон ондоо болоод тиймэрхүү бас үе байдаг те. Тэгэл ажил юм дээр ч гэсэн бас гарч ирнэ. За тэгээд ерөнхийдөө нэг Японы нийгэм нэг жоохон хитрхи заримдаа хитрхи баригдмал хүмүүсийн сэтгэхүүн бүр хитрхи баригдмал юм жоохон бас төвхтэй үе байдаг. Одоо яг тэр нөгөө нэг хоёлаа ярьжсэн шүү дээ. Одоо юу гэдэг бүх юм ингээл одоо төлөвлөгөөний дагуу явдаг тий. Ерөөсөө ингээл амьдарч хахад ямар ч одоо стресс одоо юу гэх ингээ яг зүйл ингээд гიშгээл зөв явж байгаа юм бол ингээ бүх юм ингээл ажил үүс бүтдэг тий. Тэнгүүд тэр нь бас хит ингээд даамжраад ирэх юм бол бас хит ингээд бүр ингээ улам ингээд амар юм одоо юу гэх амьдрахад ингээд юу юм бэ амар хэцүү болж ирдэг одоо юм баригдмал болоод ирчдэг тийм нэг юм робот ингээд болоод баригдмал тийм бүх юм одоо жишээлбэл бараг л ингээл одоо ч энд ингээл явж хахад жишээлбэл нэг хүн ингээл за магадгүй ингээл ухаан алдаад ч юм уу унцлаа тий. Тэнгүүд ингээл эргэн тойрных нь хүмүүс ингээл амар санаа яхаа мэдгүй ингээ би ингээ хараа зогсоод идэг. Тэр нь бас амар сонио. Одоо Монголд байсан бол ингээл гялц очивол хүү яах вүлээ их хүлээ гэл хурдан түргэндүүдаараа яах вэ хүү гэл болно штэ. Тэнгүүд Японд болохоор бас хэд удаа харж лээсэн л да ингээл бүгд би нэгээ хараад тэгэл яах вэ яасан бол гэл ерөөсөө нэг тэгэж амар яах хүн байхгүй. Тий одоо нөгөө манай гэрийн гадаас нэг хөгших хүн ингээд унцсан бүдрээд унцсан хөл мөтө ундлээсэн юм чи тий ингээд нүүрэн толгойнхын тэндээс ингээд юмд мөргөлтөд цус гарцсан. Тэгсэн чинь нэг хүн ингээд ерөөсө хүрхгүй тэгсэн мөртлөө намайг ингээд очиж туслахгээ тэгээдсэн. Тэгээ би тэр үедээ би болохоор ингээд юу ч бодохгүй очиад туслаад л тий яасан зүгээр үгээл өргөж мөргөж яагаад
Тэгээ тэр хүн яагаад туслахгүй байсан юм бол тэгээд дараа нь бодсон чи одоо хэрэг жишээлбэл тэр хүн өгцөх ч юм уу тэгэх юм бол өөрөө асуудалд орж магадгүй гэсэн үднээс яг өөрөө хөдлөөгүй юм байна да гэж одоо жоохон хүүтэн санагдчихсэн тэр юм. Тийм тэгээд дээр бас нөгөө метроны буудлын дотор нэг хүн ингээд баслын хөгшин хүн ингээд нэг юм түрдэг тэр суудаг тэрэгэн дээрээ ингээд нөгөөх дээрээ сууж чадахгүй ингээд бүр ингээд салглаад тэгээдсэн чинь би ингээд шууд бууж очиж аваад нь та ямар аа суумаар аа юм уу тэгмээр аа юм уу гэд тэгээд тэгсэн чинь цаанаас нөгөө метроны хүн нь гарч ирээд тэгсэн бүр амар ингээд хүүтэн санагдал яг ямар аа зогсмоор байгаа мó босмоор байгаа мó гэж мэл бүр тэгсэн чинь надад бүр амар хүүтэн санагдал хэлчихсэн. Тийм нэг талаараа яг айгүй тийм жоохон хүүтэн те нийгмийн ер нь тэр чигээрээ яг ингээл мэдгүй хүнд бол амар ингээл гоё ийдэг зөөлөн айгүй тийм гоё одоо тий найрсаг юм шиг үйлчлэгээ энэ төр нь тийм штэ тий ингээл хурж ирээл банкны ажил нь хурж ирээл өвдөгдөд сууж байгаа л ингээл юм тайлбарлаж өгвөл тий тийм юм шиг мөртнөлөө яг ингээд нийгэмд яг ороод яг ингээд үсэх юм бол бас айгүй тийм хүүтэн яг өөрөөсөө одоо юу гэх юм хүрээлэлээсээ бусад хүнийг бол яг л гадны хүн гэж хардаг. Тийм яг нөгөө хийх ёстой юм аа хийдэг гэх юм одоо яг зөв илүү өөр юм хийдэггүй одоо тэр чинь яг л нэг жоох роботрох гэсэн юу тий одоо нөгөө сэтгэл юу гэдгэлээ сэтгэл байх гаргадаггүй юм бас байдаг тий өөр юм зэг биш ч гэх юм уу тий тэр нь бас нэрээ жоохон амьдраад ирээд хахаар бараг заримдаа бараг тэгэл яг нөө юугаа дагаал нийгмээ дагаал бид нэр ч гэсэндээ одоо жишээлбэл те ингээл за энэ хүмүүс ингээд яахгүй байгаа юм чинь одоо юу гэдэг нь туслахгүй байгаа юм чинь гайгүй юм бэлгүү дээч гэдэг юм уу те тэгээ бодсдогч тийм үе бас байдаг. Тэгэхээр яг энэ нас хаяада ингээд жоохон хит хүүтэй юм да гэж бас хит тийм робот шиг яг чиний хэлдгээр жишээлбэл ингээд одоо ямар нэгэн ингээд одоо юу гэх юм одоо нэг гадартай гэрээ ч юм уу хийжтэй тий. Тэнгүү тэр гэрээнд тусгагдаагүй ч юм уу гадуур гарч ирсэн ямар нэг юм болонгууд ингээл тэрийг зүгээр л ингээл хоорондоо яриад шийдчих юм яг заавал ингээл юу гэх юм одоо зөвшөөрөл авах хэрэгтэй ч гэдэм үү одоо юу гэдэг амар ингээл хүндрүүлэх гэдэг асуудлыг тий яг нэг заагдсан юм аа хийх гээд тий. Яг л ажлынхаа хүрээнд л байдаг гэх тий. Тэгээд бас нөгөө талаар нь бас харах юм бол одоо нөө омотенаши гэдэг нэг юу байдаг штэ тий бас хүнийг боддог юм бас байдаг. Яг ингээд ярьсан чинь дандаа л юм одоо хоёул ингээ яг энэ яриаг сонсоод японочдод яг цаана амир хүүтэн юу хүмүүс юм эстэй гэж бодогдохоор боллоо л да. Гэхдээ бас нэг юм омотенаши гэсэн сэтгэл бас айгүйх байдаг тий хүнийг бодсон одоо үйлчлэгээ эднэр тэр нь бас яадаг уу гэхээр яг бас яг бодсон чинь яг ажил дээр нь бас заагдсан байдаг болохоор л тэд нар хэд юм шиг санагдлаа. Тэр омотенаши үзүүлээрээ одоо хүнийг бодох сэтгэлтэй одоо энэ үйлчлэгээндээ хүнийг бодох сэтгэл гаргаарай гэж тэр нь хүртэл ажлаас нь одоо заагдсан байдаг юм болохоор бас хэд юм шиг. Яг зөв тий. Одоо уусаа бүр ингээд яаж өгдөө штэ зааж өгдөө штэ одоо жишээлбэл үйлчлүүлэгчтэйгээ тий ингээд одоо сууж байгаа үйлчлүүлэгчтэй ингээд дээрээс нь одоо босоод ингээд ярих юм бол тэр үйлчлүүлэгч нь айгүй нэг тийм юу сэтгэл авд юм байна л да. Айгүй тийм жоохон айцтай ч гэх юм уу тий. Тийм учраас ингээд заавал ингээд тэр юунээсээ үйлчлүүлэгчээсээ ингээд доор ингээд юунд очиж одоо тэр нүдний төвшөнд очиж ярьвал одоо тэр үйлчлүүлэгч нь илүү ингээд одоо тийм сайхан тий мэдрэмж төрүүлнэ ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү юмгийн танаас нь бүгдийг нь яаж л өгдөг л дөө тий. Тэгэхээр ерөөсөө алхам тутам бүх юмыг нь заасан байдаг. Тэгээд тэр одоо тэрнээс нь гажуудах юм бол гажууд юм ерөөсөө хийдэг болоо. Яхаа мэдхээ паниктчлээ үзүүлээрээ гэж заагдсан бол тэрийг нь л хийдэг тий. Тэр нь тэгээ биднэрт яг одоо үнэхээр сайхан сэтгэл төрүүлдэг нь үнэн тий. Тэгээ бас одоо тэр юун дээр заагаагүй юм байх юм бол хийдэггүй тэр нь биднэрт одоо жоохон ингэчихгүй гэсэн юм одоо санагддаг нь бас үнэнтэй аль нь. Яг зөв. Тэгэхээр бүх юм тодорхой байдаг л. Тий. Тэгээ бас миний бодлоор бас яагаад одоо юу гэх одоо жишээлбэл Монгол жишээлбэл за нэг хүн ингээд магадгүй зам дээр ингээд одоо унцлаа ч юм уу тий. Тэгэх юм бол ингээл бүгд яач вэ гээл амар туслана штэ тий. Тэнгүүд тэр нь яг багаас нь одоо хинч зааж өгөөгүй эргэн тойрон угаасаа л тийм орчинд байсан. Угаасаа тэр нь одоо энгийн зүйлээсэн гэх юм ба да. Тэнгүүд Японд болохоор бас тэрийг нь яаж өгөөгүй юм шигэ багаас нь ингээд аягүй тэгэж бас хинч
нийгэм нь тийм биш байсан учраас хинч одоо тэрийг одоо зүгээр ингээд энгийн зүйл шиг хийдэггүй. Тэгэхээр бас нэг бодлын аргачихгүй юм шиг бас санагдах үе байдаг. Одоо угаасаа л нөгөө нэг тийм нийгмийн анханасаа хоёр шал өөр нийгэм. Тэгээд тийм учраас хоёлаа одоо нэг жоохон одоо яг Монголд байгаа хүмүүс те одоо надад Япон явдаг ч юм уу, Японд сурдаг ч юм уу гэж бодож байгаа хүмүүс одоо хоёлаа айгуу сайн юм ерөнхий юм ярьлаа шүү дээ те. Яг одоо бодит одоо алхам тутам өдөр тутмын амьдралд таардаг юмнаас жишээлбэл ярил одоо жишээлбэл би ярих юм бол одоо эмнэлгийн үйлчлэгээ айгуу гоё гэдэг тийм үү тийм Японы одоо сайн тал үнэхээр яг нүдэн дээр харагддаг сайн тал гэх юм бол эмнэлгийн үйлчлэгээ айгуу Монголд бол манад нөгөө дүү байж эндэж жагаад Монгол утсан чинь эмнэлэгт үзүүлэх гэж айгуу хэцүү юм аа гэлтэгжсэн Монголд одоо айгуу сайн нөө яадаг гэсэн шүү дээ ингээд эмнэлэг болгоны тэр нөгөө нэг шинжилгээний хариу ондоо гардаг гэдэгсэн Монголд тий. Ингээд тэнгууд ингээд нэг эмнэлэг дээр очиж ерөөсөө шинжилгээгээ өгөөд эмчээс юм одоо зөвлөгөө аваад итгэдэггүй. Ингээд заавал дахиад нэг өөр эмнэлэг дээр очиж яг адилхан цусны шинжилгээ өгөөд нөгөөдгийг ингээд харьцуулж агаад хэрвээ яг адилхан эмнэлэг юм бол за зөв юм байна гэж боддог. Тэгэхээр Японд одоо өдөр тутам хүн чинь угаасаа одоо эрүүл амьдрахын хувьд бол тий хоол хүнс тэгээ гэр орон тэгэл хувцс ч юм уу тиймэрхүү юмнууд хамгийн наад зах юм. Тэгээд мэдээж одоо ажил мөнгө төгрөг орлох ч юм уу тиймэрхүү сэдвэр хоёлаа нөгөө аваад ярих юм бол өдөр тутмын амьдралд гэх юм бол одоо хоол хүнс нь хямд эрүүл одоо барыг сүүлийн үед Монголоос хямд барыг болох байх шиг шүү дээ. Тэгээд эмнэлгийн үйлчлэлийн айгуу сайн ерөөсөө нэг жоох битээр айгуух ярьдагтай жоох юм бол эмнэлэгт очиж үзүүлдэг. Тэгээ эмнэлгийн үйлчлэгээ хямд хүн болгонд хүртээлтэй бүр одоо үүрэг нь юу нь болцсон байдаг ч юм уу. Тиймэрхүү юм байдаг хоол хүнс. Тэгээд ер нь яг тэр нийгмийн үйлчлэгээнүүдийн хувьд гэх юм бол амар сайн тий. Одоо арай нэг жоохон бага орлоготой айл өрхөд жишээлбэл юуны сар болгоны байрны түрээсийг нь одоо дэмжлэг үзүүлдэг ч юм уу. Нийгмийн халамжууд ихтэй тий. Тэгээл одоо корона гарснаас хойш хэдэн ч удаа тий оюутнууд баг хэдэн ч удаа 100,000 yen тэтгэмж авсан. Тэгээд нөгөө компани ажилуулдаг компаниудыг аягүй их дэмжсэн тий корона гарснаас хойш одоо 2 сая yen тусламжийг хэдэн ч удаа өгсөн. Тэр үед одоо манай Монгол хүмүүсээс компанитай хүмүүс Японд нэлээд байдаг. Тэр хүмүүст бас ямар ч ялгаагүй тий компанитай бол маш их мөнгөний тэтгэмж авсан ч юм уу. Тэр талаараа нийгмийн халамжийн талаараа айгүй одоо сайн тал нь гэж бол бардан бараг хэлнэ тийм ээ. Одоо жишээлбэл өөр улсад бол одоо Америк ч юм уу тийм бол эмнэлгийн үйлчлэгээ нэлээд өндөр үнэтэй ч юм уу хэн болох нь эмнэлгийн үйлчлэгээ авч чаддгүй ч юм уу тиймэрхүү юм бас байдаг. За дээрээс нөгөө одоо жишээлбэл hello work гэл ажил хайж байгаа хүмүүс бас одоо улсынхан байгууллагууд ажилд ороход хайлтсаж тусалж өгдөг тийм. За үнэхээр ажиллаад тэндээс олох нь жоохон ховор тоон бас бага гэж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн тиймэрхүү үйлчлэгээнүүдийг гадаад Япон гэлтгүү бас тий нийгмийн халамжийн үйлчлэгээнүүдийг авч чаддаг гэсэн сайн тал. Тэр бол яг үнэ шүү тий. Тэгээ дээрэс нь бас яг тэр боловсролын юунууд нь бас аягүй сайн тий. Одоо бага сургуулийн тэр нь ерөөсөө хувийн сургуулийн нь улсын сургуулийн нь яг адилхан юуг боловсролыг яг нэгэн жигт авдаг. Тэгэхгүй бол Монголд одоо жишээлбэл бас амар ямар сургуульд явж байгаасаа шалтгаалал айгүй тэр одоо юу ялгаа нь их гарч ирдэ штэ тий. Тэгэхгүйгээр тий Японд бол яг тэр сургуулийн чанар бол яг нэгэн жигт байдаг учраас тэгэл яг их сургуульд энэ төр ороод яг арай жоохон юу нь гарч ирдэг юм шиг үлээ. Ялгаа тэрнээс биш бол тий 10 жил хүртлэе бол яг л юу юм бэлээ адилхан бас цэцэрлэг явдаг байдаг лээ. Тий цэцэрлэг ч гэсэн тий ялгаагүй яг оржилж чадах юм бол тий цэцэрлэгтэй. Цэцэрлэгтэй яг нөгөө Токио энтер гээд яг энэ төв дүүргүүдээр болохоор бас жоохон юутай юм шиг байгаа. Одоо хэрвээ ээж аав хоёрын нь аль нэг нь ажил хийдэггүй бол бас ороход жоохон хэцүү тий. Хоёулаа ажилдаг бол арай ороход амар энтер гээд. Ер нь хамгийн одоо нөгөө чухал юу нөхцөл нь байх хэвээр нөхцөл нь хоёулаа ямар нэг юм хийж явах хэвээр
байдаг юм лээ. Тэгээ зарим одоо жишээлбэл нөхөр нь ажил хийдэг, тэгэнгүүтээ хүүхэд эхнэр хоёр нь одоо нөхрийнхөө аавынхаа гэр бүлийн виз дээр байдаг бол хүүхдээ эхнэр нь хэрвээ ажил хийдгүү ах юм бол хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй. Тэгээд зарим одоо манай Монгол гэр бүлүүд хүүхдээ цэцэрлэгт өхийн тулд ямар нэг юм цагийн ажилд орох юм уу, цагийн ажил хийхгүйсэн ч болохоор ах юм бол цагийн ажилд орох, эсвэл хэлний сургуульд орох юм уу те. Хүүхдээ цэцэрлэгт өхийн тулд ээж нь ямар нэг юм заавал хийд юм лээ. Тэгээд цэцэрлэгт хэрвээ өгч чадхал юм бол цэцэрлэгийн хүрэлт. Гэтэ хүрэлцээ бас жоохон суглаа энтрээр ороод. Гэтэ Японд тийм тиймэрхүү юм яг л Японтайг эзлэх японочууд ч гэсэн суглаа одоо нөгөө дараалал хүлээгээд байдаг юм шиг аа тий. Өөр ажлын хувьд ямар вэ? Ямар хүмүүс ер нь ажлын хувьд Японд ерөнхийдөө нөгөө хүний одоо нөгөө хүн хүч бага хомсдолтой гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тийм болохоор одоо дунд зэргийн жоохон биеийн хүчний ажлууд бол ерөнхийдөө жоохон олдоц ихтэй гайгүй. Тэгтээ гадаад хүмүүс ойр зүрийн хилтэл ах юм бол ажлын олдоц ер нь ихтэй. Тэгээд жоохон дээшээ олцох юм бол компани үнцэн ажиллах юм бол мэдээд чадвараас ахмаараад ер нь чадварлах юм бол заавал гадаад Япон гэж ялахгүй орох боломжтой байдаг тийм ээ. Тэгээ бас нэг сонсч ирсэн. Япон нөгөө нэг тийм хүүхдтэй одоо яг гэр бүлүүдэд айгүй тийм одоо амьдрахад зүгээр дажгүй гэж айгүй сонсч ирсэн байна. Яагаад гэх юм бол одоо боловсролын тэр систем нь айгүй сайн. Тэгээд бүгдэнд нь яг хүртээмжтэй. Тэгээд бас аюулгүй тий тэр энэ төр айгүй юу одоо нөлөөлдөг гэд тэгжсэн байна. Тийм болохоор яг тийм үү. Хүүхдээ ямар ч нэг одоо юу гэдэг дунд анги хүртэл ч юм уу те хамт ингээд юу ачаад сургачаад амьдчаад тэгчээд дараа нь одоо өөр газар руу нөхчээд юм уу те нэг Монголуугаа болгочээд нөгөө нэг хүмүүжил айгуу сайн хүүхд баг дээр айгуу сайн хүн болгож гэдэг тийм ээ. Ерөөсөө хүн чинь тэгэл насаараа одоо ямар одоо зан ааш суурь хүмүүжлтэй энэ төр одоо баг хүүхэд ах те цэцэрлэгийн хүмүүжлэл одоо хүнтэй зөв харьцах ч юм уу те баярлалаа уучлаарай мэдчилгээ хийх өөрийнхөө хийх ёстой юм хийх хүн төвөг удахгүй ах гэсэн хамгийн наад захын суурь юмнуудыг Японд айгу хүүхд сурч чаддаг гэж ярьдаг юм лээ. Тэгэхээр тэр талаараа Японд тий сайн тал нь бол чадах болоо гэж бодож байна тийм ээ. За сургалт боловсролын хувьд болохоор одоо жишээлбэл Японд их сургуулаа төгсөх юм бол одоо дэлхийд дахинд ч юм уу тийм Монголд очиад ч юм уу Японд ажиллахад одоо хэр одоо цуясруу гэж хэлдэг сте Японд одоо боловсрол эзэмшихийн давуу тал юм уу тий бас л хөөрхөн тэтгэлэг эднэр ахгүй бол бас л хөөрхөнтэй шүү дээ Японд сурна гэх юм бол их сургуулийн төлбөр 25 сая шүү дээ тий жилийн төлбөр юм байна. Тэгэхээр одоо Японд сурах тэр мөнгөөр төлж сурах одоо мериттэй сайн тал үнцэн юу байна. Ерөнхийдөө яг Японд ажиллая гэвэл бас гайгүй нэлээд хэрэг болно. Тэр юу аасан сургууль төгснө. Яагаад гэх юм бол Японч одоо хүртэл нэг амар тийм юутай байгаа одоо яг чадварыг нь мэдээж үнэлнэ л дээ. Тэрнээсээ гадна бас яг ямар сургууль төгсөн байна энэ гэдгийг амар сайн бас зэрэг хардаг яг хэвээрэл илээ. Одоо жишээл ингээл ажлын зар мар энэ төр харахад ер нь юу гэдэг юм бакалавраас дээш гэдэг юм уу магистраас дээш гэдэг юм уу тэгээ заагаад өгсөн тийм болохоор бас тэгээ мэдээж одоо тэр нь ингээд Япон угаасаа урднаас дээр үеих юм лээсэн л да нэг айгуу тийм гакурики шакай буюу одоо нэг боловсролын одоо хэр боловсролын зэрэгтэй байна тэрнээсээ шалтгаалж ингэж одоо үнэлүүлдэг байсан. Ямар их сургууль төгснөөсөө шалтгаалаад тэр хүнийг ингээд амар үнэлэх үнэлэмж нь бас ингээд яадаг байсан. Одоо Монгол нөө урд нь байдаг ус тийм Mois гэл тэнгууд амар их нэр хүндтэй одоо бүр дээр үсттэй. Тэг 90-ад онд ч юм уу. Яг тэрнтэй адилхан одоо ч гэсэндээ бас байгаа. Тэгэхээр хэрвээ хизүү сургуулиуд эдэстэй нөгөө нанган ороход хүн сургуулиуд гээд тэгээд тэднийг төгссөн байх юм бол ерөнхийдөө өөрийн чөлөө чадварыг нь баг нэг харахаас илүү сургуулийг нь хараад авчдаг ч юм уу тийм байдаг. Гэхдээ тэр нь гадаадд ч гэсэн бас жишээлбэл одоо тэр сургуулийг төгсөөд гадаад очиж амьд ажиллах юм бол бас нөлөөлөх хальттэй дэлхийн топ хэд дорд.
Тийм. Тэгэл Японд бас нэг юм нь юу адаг те. Яг барууны орнууд ч одоо жишээл ингээл ажилд энэ төр ороход яг чадвараа ингээл үнэлүүлээл ордог байхад Японд одоо юу гэдэг бас айгүй тэгэж нэг газараа тэгэж удаан ажилд тэгэж юу агааддаг те. Тэр доктортой байдлыг нь айгүй хардаг. Тэгэхээр юу юм байна? Японд яг одоо бододсон чинь тохирох хүн гэх юм бол ингээд ер нь ингээд жоохон тийм доктор сурчтай. Тэгээ дээрэс нь тийм яг юмс ингээд яг нэг ингээд төлөвлөгдсөн бол тэрнийхээ дагуу ингээд одоо явах хэрэгтэй гэж явбал одоо илүү стрессгүй байдаг тий. Тиймэрхүү жоохон тийм доктортой сууршин одоо амьдрахыг хүсдэг хүмүүст илүү тохирсон тийм юм шиг нийгэм юм шиг санагддаг. Тэгэхгүй ингээд одоо юу гэх юм зарим хүмүүс ингээд нэгэн хэвийн ингээд байдлаасаа бас ингээд амархан залхацдаг юм уу те. Тиймэрхүү хүмүүс энэ төр бас жоохон ингээд дандаа л ингээд нэгэн хэвийн яг л тийм адилхан юмнууд үргэлжлээд байвал бас одоо амархан уйдчихдаг юм уу те. Стресстэй тийм хүмүүс болохоор эсрэгээрээ жоохон яахгүй байж магадгүй л юм. Тэгээ миний нэг таньдаг их чинь охин нь ээжээс нь Японы систем амар уйтгартай юм байна гэдээ яваад өгчлээ. Тэгээд Австрали жилээ хаашаа жилээ явсан тэндээс даваад тасаад байгаа гэд. Тэгэхээр нэг юм Европ талын тийм барууны орнуудад тохирохоор хүмүүс айл эсвэл энэ Японд тохирохоор нэг тэгээ өөрөө бас жоохон бодоод сонгоод юу хийсэн. Тэгээд одоо жишээлбэл Азийн орн гэлээчсэн Япон Солонгос хоёр бас шал өөр шүү дээ тийм ээ. Солонгос арай Японоос гайгүй арай нэг хөдөлгөөнтэй хүмүүс нь ч гэсэн нэг юм Японочдыг дотроо юм бодоод нуугаад ахгүй ил хэлдэг аль болох тийм монголчуудтай жоохон төстэй гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр нэг тэр талаас нь бас харуул одоо жишээлбэл ядчил одоо бид нар чинь нөгөө шөнө орой хүртэл гадуур одоо нөгөө нэг бар мар хүртэл те их ордгоо шүү дээ. Одоо нөгөө метрон эрт зогсчдаг болохоор одоо нөгөө Монголд болохоор хідэн цагчээсээ хамаагүй таксидаа тарчдаг болохоор ингээл бар караоке хоолны газар юм ороод ингээл явддаг. Японд болохоор тийм юм байхгүй болохоор ер нь нэг ажил гэр гэсэн амьдралтай байж болцдог. Ер нь хүссэн хүсээгүй тийм болцдог. Тэгээд тиймэрхүү амьдралын одоо стилтэй зүгээр байна гэх хүнд зүгээрээ бас тиймэрхүү юм чинь бас хүмүүс нэлээд бас нөлөөлдөг юм шиг байгаа. Өдөр тутмын амьдралын стайл нь тийм тий. Хүмүүсийн харьцаа ажил төрлөөс илүү өдөр тутмын амьдралын стил нь бас нэг тийм номын тийм амьдралын стилтэй болцдог болохоор аль эсвэл анханасаа нөгөө тийм биш байжгаад сүүлдээ ирээд одоо би иймэрхүү амьдралын стилтэй байсан ч надад болохоор юм байна гэд зохицох бас хүмүүс байдаг те. Тэгээ бас нөгөө монголчууд чинь ерөнхийдөө миний хувьд бол амар монголчууд тийм өөр юмсэг гэх юм уу? Айгуу тийм одоо найзан дундаа ордогч гэх юм уу да тий. Айгуу тийм одоо жишээл би ингээл жоохон байхад ингээл юуныхаа хуршуусаа ингээл давс мавцгүйдэг байсан байгаа байхгүй. Хоол их гэл тэнгууд ингээл давс дуусдаг байсан шүү дээ. Тэнгууд ингээл яагаад ч дэлгүүр ордгүй байсан юм бүү. Тэгэл ажлынхаа тий айлыг хаалгыг тогшоол давс байна уу гэл. Тэгэл давс тий авчдаг байсан. Тэнгууд дээр үед бас Японд тийм байсан гэсэн. Тийм байсан гэсэн. Тийм. Тэгж жагаад яг одоо нэг бол хөгжлийнхаа бүр ингээд юундээ ирээд дээд чатандаа ирээд Японч хөгжлөн зогссон шүү дээ одоо хөрхий тий. Тэгээд нэг бол жоохон яач уу. Бүр ингээд хүмүүс нь ингээд айгүй тийм кул хит ингээд кулрээд тэгээд жоохон тийм юу болчихоо тий. Нөгөө би биэндээ төвөг бодохгүй нөгөө нэг арлын улс жижигхэн улс тэгэнгүүтээ тэрэн дотроо нөгөө олон хүн амтаа би биэндээ төвөг бодохгүй гэж амьдрдаг сэтгэхүүн бас нэг хүнээс юм гоохаар төвөг энтер гэсэн бодцдсан болоо тий. Тийм болохоор бидний ерөөсөө монголчууд бидний юм төсөөлөөгүй юмнууд Японд төвөг болчих одоо нэг төвөг болох гэсэн сэтгэхүүн болцдог учраас тийм юм байж магадгүй. Монголчууд ч болохоор ч айгүй юу штэ тий нээлттэй тэгэл хэлээгсэн юм шууд хэлдэг. Тий. Айгүй тийм бас өөр юмсэг тий. Ерөөсө танихгүй хүн одоо яг автобус би ингээд одоо бодоод хахад Монголд хахад ингээл автобус таажуулын үнэтэй юм яриа яваад дүүсэн байна. Би ингээл найзтайгаа ингээл нэг автобусанд оюутан байхад суугаад тэр үед нэг амар нэг яг алдартай нэг солонгос юу байсан юм аа драма нөгөө нэг аюулын үнжээ энэ төр хэлээдэг. Эхнэрийн өрх.
Тий. Тэр киноны яг нэг сүүлийн ангийн жилөө ингээл гараад тэгэл би найзтайгаа ингээл өстө тэгсэн ингээл яриа явчихсан чинь тэр нэг автобусны кондуктор ирж хүчирсэн. Тэгээ яасан гинэ. Их чинь харин ажилтаа төслөглөө ингээд үз чадаагүй. Ихсэн гоё яриад өгдөг. Тэгэл хоёр бүр амар ярьж мэрэл амар тийм нэг гоё тийм нэг юу гэх юм уу. Тэгэл танихгүй хүмүүнийг ч одоо тий очоод хөдөө мөдөө тий оруулж хоол цай уулгаал баг хоноо яв гэл тэгдэж штэ тий. Тэгээ бодохоор тийм айгу одоо ч гэсэндээ яг айгу гоё тийм нэг яг найрсаг тийм халуун дулаан юм нь одоо ч гэсэн Монголд айгу гоё үлдсэн байдаг. Тэгэнгүүт Японд болохоор жохон тэр нь ингээд бас хит ингээд яг нөгөө үнэ бас хитрхи бас бодсондоо ч гэх юм уу тий. Бас иймэрхүү гой юмнууд нь хөгжлийнхөө явцад ингээд алдагдсан нас жоохон харамсалтай юм шиг надад санагдаад тий. Гэтэ нэг жоохон хөдөө мөдөөгөр яваад ихлэх байдаг гэсэн тий. Юу юм шиг юун дээр хоёлынгийн нэг бичлэгний нэг доор нь комент хийсэн байсан. Тайрын над амьдралын газрын шиг Токиогийн хүмүүс ч тийм байх. Манай энд болтой. Тэр бол нэр үнэ шүү. Амьдралыг өстө хамаагүй асуугаал бүр өстө эсрэгээрээ баах юм асуугаад төвхтэй дэс гэсэн нэг дахта комент хийсэн. Тэгэхээр яг зөв. Тэр одоо бас ингээ яриад байгаа нь ерөнхийдөө яг Токиогийн л юу шүү. Тэрнээс өөр одоо гоё хөдөө мөдөөлөөрөөс очиж юу ааж үзээгүй, амьдарч үзээгүй учраас тэрийг нь бас сайн мэдэхгүй байж магадгүй. Одоо ерөөсөө яг л нэг Улаанбаатарын л юу гэсэн үг байхгүй тий. Улаанбаатар хөдөө орчин маш шаал ондоо байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт яг Улаанбаатарын л одоо юу гэх юм тэр Улаанбаатар хөдөө ярьж байгаа. Одоо Японд ирэх юм бол одоо Хоккайдо ч юм уу тиймэрхүү газар амьдардаг. Токиогоос өөр газар амьдардаг одоо нөгөө янз бүрийн тэтгэлэгч юм уу хөтөлбөрөөр ирсэн хүмүүс бас идэг шүү дээ. Тэгэнгүүт Токиод бас ихэнх хүмүүс амьдардаг тий. Одоо Японд Улаанбаатарт бол хот хөдөө амьдрах гэж байна. Японд одоо тэр төв газар амьдрах, хол газар амьдрах нь ямар одоо ялгаатай гэх юм уу юу гэж боддог вэ? Одоо Японд тий Японд одоо амьдралын хэмнэл нь жоохон өөр байдаг л ах тий. Ер нь тэгэл яг одоо юу гэх юм жоохон тэр Токиогоос өөр газар арай жоохон хөдөөгөр энэ төр амьдарч байгаа хүмүүс Токиод орж ирэл ёо өстө нэрээ энд ч өстө амьдрахааргүй газар байна гэлтэй тэгтээ нэрээ ямар яаж эндээ шамбаарлаж амьдардаг байна өстө нэрээ амар хүн амтай тэгэл бөхчм айгуу тийм нэг боогдмол айгуу тийм шамбаарлсан тэгжэл харагддаг юм шиг үлээ бид нэр угаасаа л анхнаасаа л яг ийм байгаад насцсан болохоор одоо бол нэг тэгэж бодогддгоо тий. Тэгэхээр бас тэрийгээ бас нэрээ боталцож хэрвээ ирээ гэж бодож байгаа хүмүүс ахын бол тэрийгээ бас боталцууд ирүүл зүгээр юм байна тий. Токио нэг юм шамбаарлцсан том стейшнтэй тэрэн дотор нь тий дасгаж бас нэлээ юм болно. Жохон хөдөө газар Японы зайдуу газар ирчих юм бол бас хүн амын айгуу сэрэгжилттэй. Тэгээ эсэрхээрээ бас нөгөө машин энтертэй байхгүй бол бас заавал болохгүй ч юм уу тий. Дэлгүүр хашаа энэ хол байх ч юм уу тиймэрхүү юм байдаг болохоор тэгэл одоо бас нөгөө хөдөө газар ирчээ зөвхөн ажиллаа хийдэг ч юм уу зөвхөн сургуультай явдаг ч юм тийм байх юм бол Японы өстой гоёг нь үзэж чадсангүй чадахгүй байх гэсэн хүмүүс бас байдаг тий. Энд тэнд очиж газар үзэж чадахгүй байх гэсэн юм. Тийм. Тэгэхээр бас гэтээ одоо юу гэх юм яг тийм амар хөдөөгөөс гадна нөгөө нэг одоо хотууд байгаа штэ тий. Жишээлбэл Саппоро, Фукуока, Осака ч гэдэг юм уу тий. Яг тиймэрхүү хэрэг хотод яг Токио биш. Гэхдээ Токиог бол арай жоохон жижиг тиймэрхүү юм уу тий. Яг зөв. Хотууд нь очиод амьдрах юм бол яг бүр яг гоё яг тэрэнд яг гоё баланслагдсан л байд юм болоо гэж би бодсон. Яг өнөө нэрээ тийм бах тий. Одоо хүмүүс нь жоохон найрсаг тэгэнгүүтээ дэлгүүр хашаа үзэх харах юмтай тий юм байгаа тий заавал машинтай байсан ч явахааргүй тий тэгэхээр бас тиймэрхүү газар энэ төр ирэх юм бол бас одоо бид хоёрын яг яриад байгаа тэр нэг одоо амар жоохон юу байдаг хүүтэн байдаг жоохон бүх юм нь жоохон тийм боогдмол дуу байдаг энэ төр гэсэн бас арай гайгүй байж магадгүй л тий Токиог бодвол ер нь тэр баруун зөвлөгөө их гоё юм шиг үлээ шүү дээ. Осака, Кёто гэдэг хүмүүс нь ч ихсэн айгуу нээлттэй хамаагүй байдаг юм шиг байна. Тэр Осакагийн хүмүүс нь тэр бол бараг Монгол юм шиг л гэдэг юм л шүү дээ. Харин төс тас. За тэгээ өнөөдрийн бит хоёрын яриа гээд
дуусчих шиг байна. Тэгээд ер нь ярианаас багцлаад дүгнээд хэлэх юм бол арай нэг Японд одоо амьдрахад дөхөм хүмүүс нь болохоор ямарваа нэгэн одоо тий юм яг бүр ингээд юу болчихжээ. Монголоор ирэхээр нэг л хэл хэвлж өгөхгүй байх юм. Бүр яг нэг ингээл юу шиг автомат нэг Google Translate харин тийм ээ. Хэл ингээл яриад байгаа мөртлөө монгол хэл яжрахгүй байдаг. харин тийм. Гэтэ үгүй энэ яриагаараа бит хоёр одоо үгүй аль нэг одоо улсыг нь тий Монголыг одоо аль нэг улсыг нь одоо сайн муу гэж бол ерөөсөө хэлэх гээгүй. Ер нь бит хоёр бүхэл яриагаараа л одоо ерөөсөө тэгэж бол бодож ярьдаггүй тий. Аль одоо юу гэх Японыг одоо муулаад ч юм уу нэг бол сайлаад ч юм уу тэгэж бол ерөөсөө ярьдаггүй. Яг л өөрсөндөө тохиолдсон өөрсдийнхөө туршлагаас тий үнэлээд хоёрт хойлыг нь муулаад гэхгүй сайлах үедээ хойлыг нь сайлаад тэгэл явцдаг байгаа шүү. Ингээл юу гэх амар ингээл Японд амьдарчаал Монголынхоо муулаад байна. Нэг бол энэ хоёр ингээ Японд амьдарч байгаа гэж амьдарсан газараа муулж ч гэдэг юм уу тий. Тийм бол ерөөсөө байдаг байгаа шүү. Тэгээд эцэст нь хэлэх юм бол Японд ямар хүмүүс ирж одоо амьдрал зүгээр юм бэ гэхэд тэгэхээр энэ бас яг ганц нэг монголч гэлтгүй те ер нь японочдод ч гэсэн зарим одоо юу гэх юм нээгдмэл одоо чөлөөтэй сэтгүүтэй японочдоос өөрсдөө гадагшаа гараа явцдаг те дотроо байхгүй тэгэхээр ерөөсөө л яг ганц монголч гэлтгүй ер нь ерөнхийдөө багсаад хэлэх юм бол арай нэг жоохон нээгдмэл чөлөөтэй одоо арай нэг одоо юу гэмдэ барууны одоо стилээр гэх юм уу да амьдрахыг хүсдэг хүмүүс нь бол ирээд бол анхандаа дастлаа бол арай жоохон юу аах бах илүү хэцүү санагдах. Бүх юм ингээд ном журмын дагуу ёо энийг бас тэгж болохгүй мó ингэж болохгүй мó өстой болохгүй гэхээс өөр юм байхгүй маа гэдэг тийм. Яг тэгдэг тий. Одоо жишээл ингээд юу гэдэг за интернет одоо жишээлбэл таслуулыг ийлээ тий. Тэгэх юм бол ингээл заавал сар хүлээх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тэнгүүд яахаараа заавал би сар интернет өөрийнхөө хэрэгэлсэн амьд дуртай үедээ тэгж болдгоо юм уу гэхдээ бүх юм ном журам юуны дагуу байдаг учраас гэтээ эсрэгээрээ энд бас дуртай хүмүүс байдаг тий. Яагаад гэх юм бол ингээд гів гинтхэн одоо жишээлбэл хурж ирээл таны байрны гэрээ чинь одоо энэ сард ингээд дуусна шүү ч гэдэг юм уу тий. Тэгж тим юм ерөөсөө Японд бол байхгүй. Одоо юу гэдэг дор хаяж жилийн өмнөөс те. За одоо энэ гэрээ чинь одоо тэдний сарын тэдэнд ихэд дуусах нь шүү гэд мэдэгддэг. Тэгэхээр ийм шиг юмд одоо урьдчилж ингээ ямиг төлөвлөөд ном ёсны дагуу явах дуртай хүмүүст бол Япон маш тийм юу байгаа. Амьдрахад амар газар байгаа те. Тэгээд одоо нөө барууны Европ маягийн хүмүүс эхлээд хэцүү гэж ярьсан шүү дээ. Стилийн. Гэхдээ одоо нөө хэрвээ англи хэл мэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай тий компанид ажиллах юм бол ажлынхын орчин айгүй тийм гоё барууны орчинтай компаниуд бас нэлээд байдаг тий одоо манай найзууд эдрээс гадаадын таньдаг хүмүүсээс Америкийн компанид ч юм ажиллах хүмүүс ах юм бол ажил дээрээ бүр амар чөлөөтэй байдаг гэд нэг тэгж нэг юу яаж болно тийм орчин өөртөө өсгөж болно тийм газар ажилд орж чадах юм бол харин одоо нөгөө ажилласаа гараад явах юм бол Японы нийгэм нь өөрөө буцаал тийм учраас тийм нэг юм бүх юм номын дагуу гэсэн юунаас бол ер нь гарч чадахгүй ер нь бол тийм байна. За тэгэнгүүтээ одоо нөгөө өдөр тутам амьдрах одоо тий юуны хувьд бол үнэхээр маш одоо үнэхээр сайн тал нь болж чадна гэж бодож байна. Тэгэхээр одоо үйлчлэгээ нийгмийн халамж тэр тал дээр бол ер нь одоо тэр нь нэлээд том юм шиг байна. Миний одоо юун дээр дуртай салхаануудын юм тий одоо хүн чинь угаасаа тэгэл эрүүл хоол эрүүл аюулгүй орчинд амьдрах нь л одоо хүнтэй амьнасаа хамгаалуулах тэр нөгөө хамгийн наад зах юм шүү дээ. Тэгээ тэр нь хангагдсан байх юм бол бас нэг бодлоо яг комфорт зон дотор байгаад байгаа юм л да. Гэхдээ хамгийн наад зах нь юм хамгаалуулах ёстой шүү дээ. Одоо бүх юмар хамгаалуулах биш одоо хангуулах ч юм уу те. Одоо тийм татвар төлж байгаа төлж байгаа татвартайгаа эзлэхэн дүнг одоо эзлэхийн хэмжээний үйлчлэгээ ямиг авч чаддаг болохоор энэ нэлээд одоо тий сайн тал нь болж чаддаг. Дээрээс нас юмнууд нь айгүй тийм баталгаатай тий. Одоо жишээлбэл за нэг ажилд орё гэхэд хэрэг өөрөө л одоо
амар том асуудал гаргаад ажлаасаа халагдахгүй бол тэрийг бол тэгэж ажил олгох чинь дур мэдээж ажлаас хаалах бол ирэхгүй байт юм лээ хуулийн дагуу. Тэгэхээр яг жишээлбэл одоо үнэхээр л одоо өөрөө амар муу сураал одоо юу гэдэг яацаагүй бол сургуулаас нь хөөх ирэхгүй ч гэдэм үү те. Тэгэхээр яг тиймэрхүү юм дээрээ айгүй тийм хангагдсан баталгаатай тийм нийгэм. Тийм баталгаатай яг үнэ. Ийм санаа зовох одоо шаардлага бага гэх юм уу те. За одоо би энэ ажлаас орцсон л бол нэг ажилд те орцсон л бол ер нь бол гайгүй халагдчих вэ яачих вэ ажлаасаа халагдаад хоолны мөнгөгүй визгүй болчих вэ гэсэн санаа зовох юм ер нь их шаардлагагүй те. Тийм шүү те. Яг тэгэхээр иймэрхүү юмнуудаа тэгэхээр яг иймэрхүү нэг юу гэх юм баталгаатай орчин хүсдэг хүмүүснээс амар тийм хүүхдтэй хүмүүсэн дээр л бас айгүй ер нь юу амар байдаг юм шиг үлээ. Тэгэхгүй ганц бид нар ч бол тэгэл хаан чатсан угаасаа тэгэл өөрсдөө л юу ачих учраас тий. Тийм болохоор яг тийм боловсрол одоо эрүүл мэнд тий хоол хүнсний аюулгүй байдал. За тэгээ дээрэс нь одоо ажил тэр юуны аюулгүй байдлыг хангасан тэр орн ерөнхийдөө бас Япон бас нэлээд дажгүй юу шүү тий. Одоо нөгөө цалин ажил талаар чадах юм бол цалин нь одоо амьдрахад ямар ч хангалттай нэг аваад цацаадлаа хураагаад баяжаад тэгээд идэх юм аа гэхэд ямар ч гэсэн ажилтай л ах юм бол хангалттай одоо гайгүй идэж уугаад тэгээд амьдрчихаар тийм ээ. Тийм орон байгаа. За тэгэхээр хэрвээ одоо цаашдаа Японд ирээ амьдрий тий сурыг гэж бодож байгаа бол бас иймэрхүү юмнуудыг жоохон ч гэсэндээ бас бодолцоод тий одоо би ч одоо зарж ирэх юм чинь тий ямар нэг юм цаг хугацаа мөнгө зарж ирэх байдаг тий ирчээд ингээл ёо энэ ямар хэцүү юм бэ ёо өстэй амар стресстэй чинь өстэй нэрээ бүхэл юм болохгүй байна таалагдахгүй байна гэл тэгээ буцдаг ч юм уу тий хүмүүс бас байдаг нэг бол ингээ стресстэй л одоо тий буцаж чадахгүй ингээ амьдраад одоо стресстэй л амьдраад идэх ч юм уу тий тэгэхээр бас хэрвээ анханасаа өөрөө яг тохирохгүйгаа нэг жоохон ч гэсэндээ судлаад мэдчихвэл тий арай нэг жоохон бас тохирох орон байгаа шүү дээ тий зөндөө орон газар байгаа. Тэгэхээр тиймэрхүү газруудаа сонгоод ирвэл зүгээр. Тэгээ дээрэс нь энэ удаагийн яриатай жоохон хамааралгүй ч гэж магадгүй одоо нөгөө янз бүрийн Facebook group Japan Zara эндрээс харж байхад хүнд айгүйх найдаад одоо энэ гадаад дэдэг хүмүүс ч ста нэрээ хүндэд тусалдгүй юм байна. Хүний одоо тий ста нэрээ онцгүй болцсон байд юм байна. Энэ гадаад дэдэг монголчууд ч гэсэн юм айгүй хараад дэг нэлээ одоо за яг тийм юм бас байгаа л ах л та. Гэхдээ одоо нөгөө энд ингээд амьдраад удцсан хүмүүс ч бас одоо нөгөө Японы хүндээ нөгөө төвөг болтгоо гэсэн юм бас тодорхой хэмжээгээр бид нар ч бас туссан байгаа тий. Тэгэнгүүт одоо хүн болохоо өөр амьдралтай бүх юм ингээл хүнд одоо нөгөө найдаал хүнээс тусламж гуйгаал энэ надад туслах хэвээр гадаад байгаа эзэлхэн Монгол элэг нэгт Монголд одоо туслах хэвээр тэгх хэвээр гэсэн бодолтой бас айгүй хүмүүс байт юм шиг санагдаад тэрс хүн болгон бас өөрийнхөө амьдралтай штэ гэж бас бодогдчихсэн сүүлийн үед нэг жоохон тиймэрхүү юм санаанд ороод байгаа. Тэгэхээр анханасаа өөрийнхөө хийж чадах бүх юмыг одоо хийгээд те зөв сонголт хийгээд одоо багтаа одоо хэлээ сураад ч юм уу те тодорхой хэмжээний ойлголттой болж болсныхаа дараа ирэх юм бол өөртөө ч амар те бас хүнээс одоо байнга тусламж ирээл одоо хүндээч төвөгөөдаал тэнгууд энэ надад тусласангүй гэл нэг үл ойлголцлоосэл тэгээд авах юм арай баг аль болох тиймэрхүү юм бага болох юм бол хүнд ч өөртөө ч зүгээр юм уу гэж санагдаад байгаа тийм тэрийг одоо багч гисэн одоо урьдчилан сэргийлэхийн тулд тиймэрхүү мэдээлэлүүд бас те багч гисэн битэрийн энэ мэдээлэл нэг хэн талаас нь л хэлсэн мэдээлэл тэнгүүтээ өөрийнхөө бас те тохирох мэдээллийг хайгаад тэгээ судлаад бас амьдрахаар ирж байгаа улсаа сонгосон бас зүгээр хаа тий. За тэгээд бит хоёрын яриаг байнга сонсдог сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээ комментиг уншаад маш гоё урам зориг авч байгаа шүү. Тэгээд энэ удаагийн дугаараа сонсон баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.